Би жоохон церемонтэй нүгөө юу? За хай. Тэгэхээр шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Энэ 7 хоног их сонин садар сайхан гоё бас муухай нуттай дүүрэн 7 хоног байлаа. Мэдээж хамгийн гоё юм нь хакки үзсэн. Хакки үзэх нь хэр гоё байсан бүр. Тэ хакки юу? Хянатай юу өсрэлт. За. Боли энэ 7 хоногт би хакки гэж болох хэрэггүй байх гэж болно. Яа гэвэл угаасаа хакки үзсэн сэтгэл ямар ах юм. Хүн болгон мэдж байгаа хакки үзэг тухайн хүмүүс яаснаа бүгд мэдж байгаа. Нэг тэрийг би нэг илүү дутуу яриад яах вэ? Энэ 7 хоногт миний ярихсан зүйл юу вэ гэхээр сонгуул болж байна да тий. Санаа зовох хэрэггүй. Би одоохондоо арай худалдаг тохиолог байгаа. Тийм янз бүрийн хүн дэмжинэ гэж ярихгүй. Сонгуул болж шүү. Бас гоё сонирхолтой шүү. Үнтэй холбоотойгоор за сонгуулиас өмнө би нэг амар гоё юм үзсэн. Ингээ огшоодог. Тэр нь гэхдээ ийм гоё огшоодог хэсгүүдэр биш. Миний ийм номон дээрээс уншижсэн үгнүүдийг ингэж дөрүүд нь хэлэнгүүд би ингэж огшдог. Тийм аним. Psychopath. Зохиолч нь яг Карл Юнгийн баг шүтэн шигж хаа зохиолынхны гол үзэл баримтлал нь угаасаа Карл Юнгийн юун дээр ингээд төвлөрсөн заяа. Карл Юнг ингээд хэлсэн байдаг шүү дээ. Your visions will become clear only when you can look into your own heart. Боёо чиний ингээ хараа vision. Хараа vision. Яг хараа гэх юм шиг ингээ аль зүйлийг ингээ харж байгаа чиний хараал юм да. Чи зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэл рүү өнгөх үед л чиний vision юм цэвэр болно, тунгалаг болно. Хин гадагшаа илүү харна тэр хүн мөрөөднөөс илүү хоосон зүг зэрэглээ автна гэсэн утгаар хэлэх юм болов dreams. Хин дотгошоогоо илүү харна тэр хүн сэрнэ. Тийм ээ зүудл гэдэг утгаар юм байна. Who looks outside dreams, who looks inside awakes. Боёо. Тухайн чи ингээ өөрийнхөө хүн боёо human being би бол хүн, би ямар хүн юм бэ? Би яг хий юм бэ гэдгээ хайхыг хүсвэл чи гадагшаа хайх тусам зүг зэрэглээн донд унана. Харин дотгошоо өнгөх тусам чи илүү сэрнэ гэсэн ийм үг Карл Юнг хэлсэн байдаг байхгүй. Тэгээд Psychopath гэдэг анимын Psychopath-аар үүссэн тэр систем бүхэлдээ тэр чигээр бүх хүн төрлөختөө ер нь яг ингээ гадагшаа хараад дотгошоогоо өнгөхөө болж байгаа тийм хүмүүсийг ингээд хүмүүсийг үүсгэсэн нийгэм болчихж байгаа байхгүй. Тэр дунд дотгошоогоо өнгөж байгаа хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь сэрдэг, сэрэнгүүтээ Psychopath нь өндөр болчдөг. Тэгээд Psychopath өндөр болонгууд далд гэмт хэрэгтэн болоод тэгээд ер нь бол ингээ устдаг. Хамгийн гол нь хүн төрлөختөн сайнтай муутай гэдэг шүү дээ. Сайнтай муутайгаа урагшилж байх хэвээр. Тийм болохоор хүн төрлөختөн муу юм ерөөсө байхгүй байж болохгүй гэж үзэж болохгүй. Тэр чинь өөрөө муу байхгүй. Хүн төрлөختөн муу юм байж тэр зүйл хүн гэдгийг авч явдаг. Тэгэхээр Psychopath-ийн бий болгосон тэр систем нь өөрөө ийм хоосон зүү зэрэглээнд автуулсан угаасаа нэг тийм холограмаар дүүрэн нийгэм бүтцэн байдаг. Psychopath-ын бүтээсэн ертөнц бол нэг тиймэрхүү гэсэн ойлголтыг би яг одоогоор нэгдүгээр бүлгээс нь авч байгаа. Ер нь гэхдээ үнэхээр гоё юм байсан. Тэгэл нийцчигийн нөгөө хэрвээ чи харанхуй руу ширтвэл харанхуй шам руу ширтэн юм уу? Тиймэрхүү ишлэл гарч ирэнгүүт би гэж юм. Энэ зохиолч нь яг нэг юм 23 настай юм томиг татангаа юм худлаа том үлдэрдэг нэг юм гоё залуу байна да гэсэн төсөөлөл болсон. За тэр яах вэ? Psychopath юм байсан. Ер нь үзхийг санал болгоё. Үнэхээр давгүй юмсан. Тэгэл би ингээд бичлэг хийхээс edit хийхээс амар залхуу өрөөд байдаг байхгүй юу? Тийм болохоор энэ дээр би Psychopath гэж бичгээс залхуу өрөөд байгаа болохоор зүгээр ингээ хайгаад тэгээд ингээ харуулж дөө тий. Тийм залхуу тий. Тааж. Ийм юм шүү. Highly recommended гэдэг лөө. За, одоо гол
ярианд харцгаая. Сонгуул болж гин. Сонгуул болоод тэгээд сонгуул болоод ер нь жил болгоны сонгуулаар хүмүүс худалдагдаж лээдэг. Ер нь тэрэнд ч хэдүүлээ тэгээд дасч ин дөө тий. Мэдээж худалдаж байгаа хүмүүст маш олон адилхан шинж тэмдгүүд байдаг. Тэр нь над дээр ч гэсэн илэрч байна. Би бас өмнөх сонгуулаар юу яжсан ахгүй юу? Цагийн ажил хийжсэн ахгүй юу? Трол хийгээд тэгээд хэдэн заасан ч гэсэн хаан дээ тий. Тэгээд аймгийн групп дээрс хуцаж өгсөн. Тэр хүн ийм учраас одоо ингээ харахаар ичи зарим нь ингээ би ичээд ер нь бол тухайн үед бүгдийг нь устгасан гэж бодсон чи дараа нь нэг амар олон миний тим бичсэн тим комент гараад ирсэн. Тэгээд би бүр ингээ санаа зов яана тэр яг би том болоод амар мундаг хүн болсон чи гарч ирэх байхаа. Одоо тэр яах вэ? Хамгийн гол нь тэр үед би нэг зүйлийг олж мэдсэн ямар юу байсан бэ гэхээр ингээд амар олон тороолуудтай нэг дор ажилласан байхгүй юу? Гэтэ аль нам ямар хүн байсныг хэлээд хэрэггүй гэж бодож байна угаасаа. Тийм димэлээ тийм чи. Нэг юм өрөөнд дотор хориулаа суучаад тэгээд энэ постор холонгоо тэр доор нэм эрэг комент үлдээ. Нөгөө намынх нь өрсөлдөгчийн постндор сөрөг комент ингээ бөөндөө үлдээгээд ингээ суудаг байхгүй. Тэнгүүд манайд яадаг вэ гэхээр ингээ ерөөсөн тийм юм өөрөөрөө сэтгэж бичин гэсэн юм байхгүй. Хамгийн түрүүнд комент хийснээр шууд copy paste хийж аваад нөөх нь ингээ нүдчдэг. Маа. Дараагийн постн дээр маа. Би бас арай нэг жоохон өөр юм ингээ бичиж орлонгот нөөх нь манай гэдэг ингээ шууд copy paste хийж аваа. Маа. Яа, бүр нэг постн дээр 4-5 чанга комент гараад ирэнгүүт мангар хичээж өгмөр заяа. Угаасаа хараас тодорхой. Бүр хараас тодорхой байдаг. Яг тэр үеийн манай өрөөндөөс 20 троллын яг хийж байгаа юмыг яг хөдөлгдсөн хүмүүс хийгээд байгаа байхгүй юу? Жохон шинэлэг байл та. Манай ядаж хөдөлгдөж байгаа юм бол эсвэл нөгөө талаас ингэдэг байж магадгүй. Манай хэд хичнээн хөдөлгдаад байгаа ч гэсэн цаанаасаа нэг хүн чанарын зулхаагаад би хөдөлгдсөн шүү манайхаа ингээ үнэхээр яах чарга байсангүй. Гэтэ ингээ харваас ойлгомжтой би хөдөлгдсөн байх шүү. Харваас ойлгомжтой байгаас тэ гэсэн маягаар өөрийнхөө үзэл санааг илэрхийлж яж магадгүй. Яа тэгвэл бүгд яг адилхан юм хэлж байгаа. Тэр хүн тий дэглэмээс би залхаж जैन тэр хүн тэгсэн учраас ийм үгүй хийсэн учраас би тэрийг дэмжиж байна гэх. Бүр яг адилхан пост, яг адилхан үг, бүр тэрийг хэлж байгаа нь бүр яг адилхан. Арай нэг жоохон креатив байсан, уржигдар илүү өчтөр орсон нэг хүний бичлэг. Тэрийг угаасаа бүгд мэдж байгаа тий. Гэтэл яг л адилхан. Ингээд ярьж байгаа суур юм бүгд яг адилхан байсан. Яг чи нэг ингээ хэлчих тэгээ нэг хэдэн нэг өгч гэж юм шиг. Нэг талаас тийм байж магадгүй. Нөгөө талаас үнэхээр манайхэд үнэхээр барахгүй хөдөлгдсөн ч гэсэн бид нарт ингээ жоохон зай үлдээгээ те. За манайхаа би ингээ зарагдчихлаа шүү. Уучлаарай. Гэтэ ингээ харваас ойлгомжтой байгаас те хөдөлгдсөн гэдэг нь гэсэн маягаар үзэл бодлоо илэрхийлж байгаа юм болов уу гэсэн миний delusional thinking тэгж бодож байна. За энэ дээрс би гэхдээ яг хөдөлгдсөн хүмүүсийг үзэн ядах гэж яриаггүй. Ер нь бол хүзээ яддаг дөө тэгээ. Ер нь зүгээр гонигтай харагддаг урам хугардаг нэг хүзээ яддаггүй. Хамгийн гол нь энэ дээр би яг юу ярих гэсэн бэ гэхээр өөрийгөө ярих гэсэн аахгүй юу? Одоо тэгээд асар их эготой хүн чи өөрийгөө л ярихгүй хүний юу гэж ярих вэ? Жил болгоны сонгуулаар яг юм болдог. Жил болгоны сонгуулаар хүмүүс үргэлжлэл худалдаж яадаг. Тэгээд нэг хүний ачаар хэд орчим сая төгрөгөөр худалдагддаг нь тодорхой болсон тий 100 сая хавцаа. Юм бэлээ. Тэр чинь өмнөх сонгуул шүү дээ. Тэгэхээр одоо бүр ихсээ байлгүй. Тэгээд нэг юм бодсон юм. Жорж Оруэллийн 1984 гэдэг номон дээр тэгдэж штэ. Дээд дунд доод гэсэн бүлгүүдэд хуваагддаг. Тэнгүүд доодууд угаасаа хизээж нэм либерал юм хийхгүй, хизээж босхгүй, хизээж сэрэхгүй. Тэдэнд юм маш их хүч байгаа ч гэсэн тэд ингээд зүгээр л мөрөөрөө байж идэг. Үргэлж ингээд шинжилэл авчирч яадаг. Төрийн эргэлт хийж яадаг. Баслаг гаргаж яадаг. Хүмүүс нь дунд үеийн хүмүүс гэдэг. Доод дунд дээдийн. Тэр дундууд яадаг вэ гэхээр доодуудыг сайжруулахын тулд биш. Дээдүүдийг үзэн ядсандаа биш. Харин өөрөө тэр дээр байж чадахгүй байгаадаа гутардаг. Өөрөө тэр дээр байгаа байр суурийг авахыг хүсдэг учраас
бослог гаргадаг гэсэн нэг тиймэрхүү санаа байдаг шүү дээ. Яг тэр санаа ер нь бол үнэхээр үнний ортой санагддаг. Бас нэг би хаанаас илүү уншиж байдیں۔ Агуу дарангуулагчтай хүмүүс үзэн яддаггүй, харин агуу дарангуулагчийн оронд байж чадахгүй байгаа өөрийгөө үзэн яддаг гэж. Тэр ч бас үнний ортой. Ер нь бол бид нар 76 гэж үзэн ядаад л байдаг. Гэхдээ яг цагаатлаад яг 76-гийн оронд өөртөө ч гэсэн гарах юм бол мөнгө идэх боломжтой байхгүй юу? Тэгээд яг энэ дээрс ер нь жил болгоны сонгуулиар худалдаж байгаа хүмүүсийг хараад би юу гэж боддог вэ гэхээр би энэ хүний оронд байсан бол хэдэн сая төгрөгөөр өөрийнхөө сүнсийг зарах байсан бол гэж боддог. Магадгүй баг энэ хүн худалдагдсны төлөө миний энэ уур цухал төрөөд байгаа энд нэг юм зэнгэрсэн мэдрэмж төрөөд байгаа нь яг үндэ энэ хүн худалдагдсан болохоор биш. Энэ хүн шиг худалдагдаж чадахгүй байгаа өөртөө гутарж байгаач байж магадгүй гэсэн бодол төрдөг. Нэрнгээсээ яг энэ нэг юм хинч биш мэдрэмж төрдөг байхгүй. Нэрнгээсээ над дээр нэг юм чемодантай 100 сая төгрөг авчираад ингээд чи манай намын төлөө ингээд жоохон дэмжиж бичлэг хийгээд өгөөч гэж хинч хэлээгүй учраас тэгж хэлүүлж чадсан хүмүүсийг нь үзэн яддаг байж магадгүй гэсэн бодол ер нь надад төрдөг байхгүй. Тэгэд би өөрийгөө үнэхээр мэдгүй байна. Би ер нь бол энэ бол миний хамгийн том айцуудын нэг байхгүй. Би яг энэ дагаа би биш бол яах вэ? Би өөрийгөө мэддэггүй бол яах вэ? Эсвэл би өөрийгөө би ийм гээд хуураад яваад байдаг. Гэхдээ жинхэнэ би яг үнэндээ жинхэнэ би энэ дагаа би биш байвал яах вэ? Буюу би нэг би биш байвал яах вэ гэсэн яг ийм айц үргэлж нэмэрдэг. Бүр зүгээр жижигхэн юм гэж нэмэрдэг. Одоо жишээ нэг UB Life ингээ явж байгаа та ямар дуу сонсож байна гэдэг юм имжлэг гэдэг чинь тэрэн дээр би ингээ явж байгаад ингээ сонсож байгаа дууныхаа нэрийг мэдэхгүй байх ч юм уу тий. За тэр бол ингээ зүгээр жижиг асууд. Нэг юм бичлэг байсан шүү дээ. Нэг юм social experiment маяг юм нэг жоохон охиныг ийм хөөрхөн хувцаар нэг хувцлаад тэгээ жоохон юм халтар хувцаар нэг хувцлаад тэгээ олон нийтийн газрыг явуулсан чинь хөөрхөн хувцтай охиныг ингээ хүмүүс хүү ахын дүү их чинь дүү яагаад байгаа юм аав ээж нь хайцсан ингээд жоохон бохор хувцтай явангууд нь тоож маахгүй баг хөөгөөдсөн шүү дээ. Тэгээ нэг бүр юм террастай ресторан дээр яваа очсон чинь нэг ихчтэй чи яваач юм аваач гэх нөгөө мө хүүхдийг чи хөөж мөгөд амар юм болоодсэн шүү дээ. Тэг би тухайн үед тэр их чи үнэхээр үзээд яжсэн байхгүй юу? Энэ хүн биш арайч дээ. Би байсан бол энийг савж унаагаад энэ охиныг тэрвэрэд гарах байсан гэж тухайн үед бодчихсон. Гэтэ одоо бодох нэ бас ч үгүй гэж магадгүй. Яагаад гэвэл би ингээд хоол идээд нэг гонзонд хоол идээд сууж ангууд юм богц зарах гэж орж ирсэн жоохон хүүхдүүдийг харангуудаа миний хамгийн дөрөнд хийдэг үйлдэл юу гэхээр би хуцаа нутах. Хуцаа гараараа дардаг. Эсвэл утас төрөвч юу гэдэг нэг тийм үнэтэй цайтай алга болж магадгүй ингээд шүүрээд аваа явчих магадгүй юмнуудаа би ингээд аваа кэрмэлдэг эсвэл гараараа дардаг ингээд өөрөө ирэхгүй. Тэр яг жинхэнэ би тэр террас дээр охины хөөжөөс ихчийг үзэн яддаг би юу аль эсвэл яг тэр ихчийн оронд би тэр террас дээр сууж байхад ийм жоохон гудамжны хувцастай охин миний хажуу дээрээ зогсоход би хөөх байсан уу юу гэдгийг мэддэггүй. Яг жинхэнэ би яг тэр ингээд уцаануудыг би альсэл тэр ихчийг үзэн ядсан би юу яг аль нь би гэдгийг мэддэггүй. Тэгэд хэрвээ ингээд надаа яг адилхан юм нөхцөл тулгараа тийм охин миний урд гараад ирвэл би тэр охиныг хөөчихвээ гэхээс хөтлээд байхгүй. Яг энэ миний хамгийн том эз. Яг одоо энэ найдаас яг сонгол дээр ч гэсэн хэрэгждэг. Ингээд мэдээж та ингээд жишээ нь би та бүхний ачаар ингээд таад намайг амар үзээд тэгээ би ингээд Монголд алдартай болоод тэгээ хүмүүс намайг үнэлдэг болоод миний үзэл санаа ингээд хүмүүс түгээд шашин биш дээ тий. За ямар ч гэсэн ингээд би гэдэг хүн тодорхой хэмжээнд юм үзэл бодлоо илэрхийлэнгүү тэрийг ингээд дагдаг хүмүүс дагдаг хүлээн зөвшөөрдөг байр суурьнд хөрөнгөд над дээр бас юм чемодантай мөнгө ч юм уу 200 сая ч юм уу 300 сая ч юм уу хэд гэдэг юм мэдгүй. Гэтэ мөнгө барай хөрөгдрөл одоо ингэж хэлж чадж байгаа. Одоо бол би худалдахгүй гэж хэлж чадж байгаа ч гэсэн яг үндэ өөрийгөө сүнсээ үзэл бодлоо зарчих юм билүү? Зарчвал яана гэж хөтлөө яадаг. Би энэ зарагтаад байгаа хүмүүст атаархаад байгаа бол яана гэж хөтлөө яадаг. Ер нь миний ингээд өнгөн байгаа би сонгуулаар худалдагдсан хүмүүст ингээ урам хугардаг тийм хүмүүст муухай ханддаг хүмүүст урам хугардаг үзэн яддаг
гадаа ингээ гудамжинд явангуудаа хөөрхөн жижигхэн муур харангууд сэр рүү гүйччихэнгуудаа муурны хоол авчраад өгчдөг. Ийм хүүхэд харахаараа инээдэг ч юм уу нэг л их хөөрхөн цайлган цаахын юм хайраар дүрэн үзэл бодолтой үнэн ч юм сайн хүн яваад байдаг. Гэхдээ яг үнэндээ яг миний жинхэнэ би яг ийм тодорхой нөхцөл байдал ийм тодорхой хэмжүүр тодорхой шалгуур ингээд гараад ирэнгүүт миний яг дотор байдаг жинхэнэ би ингээд ундраад гараад ингээд ер нь гараад ирэх юм би биш үз. Тэр жинхэнэ би яг ийм би өөртөө урам хугарах хэмжээний бие байвал яана гэхээс хөтлөө байдаг. Энэ миний хамгийн том айдас байхгүй юу? Хамгийн том нь миний хамгийн том айдас чинь үхэхээс байдаг. Хүнд өвчин тусахаас байдаг. Тэгэд ер нь бол энэ бол 3 дахь айдас юм байна. Үгүй. Энэ нуруунд дээрээс нэг юм ингээ өнгийхөө хийхээс байдаг. За 4 дахь айдас. Тэгээ ямар ч гэсэн нэг хамгийн том айдсууд энийг байхгүй юу? Би биш байх гэхээс. Тэгээд магадгүй дараагийн сонгуулиар ч юм уу тий би ингээд тодорхой хэмжээний нийгэмд нөлөө үзүүлж чаддаг хүн боллоо гэж бодъё. Тэнгүүд над дээр ингээ мөнгө барай хүрээдэрвэл би үнэхээр яхаа мэдэхгүй байна. Энэ тэгээд хамгийн гол нь тэр үед би үнэхээр ингээд тэнэгтэй байж явах гэхээс амар айж байна. Би ч бас нэг 100,000 төгрөгийн төлөө бас нэг сар тороо бараг 10 хоног тороол хийцүү юм штэ. Яг оюутан байсан ингээд өөрийгөө ингээд өмөржүүлэх ч гэсэн бас л тороол хийцүү хүн штэ. Тэгэхээр өөрөөсөө айж байна. Ер нь та гэж гэсэн бодох хэрэгтэй шүү. Би хэрвээ ингээд над дээр хэдэн сая төгрөг барьж ирэх юм бол тэнд миний хатан нуруу, ноён нуруу юу гэдэг нэг юм нь хугарах бол хэдэн саяны яг юм пик шалгуур бол тэдээс дээшийг өгвөл би яг үнэхээр ингээд окей хагаа надад мөнгө аваад би бүксийг чинь долоо гэх хүний бүксийг долоож чадах бол хэдэн сая төгрөгөн дээр би тоогоо шанаа дэмжиж байна гэж зогсож явах бол ихээс айж байна. Хэдийг өгвөл яг би өөрийнхөө урам хуурам хэмжээний биегээ гаргаж ирэх бол энэ бол миний хамгийн том айдсалаа. Сонгуулийн талаар яриаггүй. Ер нь аль нэг дэмжин гэж яриаггүй. Нэг зүгээр л энэ миний татгшоогоо өнгөсөн нэгэн бичлэг байлаа. Ер нь бас psychopath үзэнтэй холбоотойгоор үүссэн байж магадгүй. Гэтэ үгүй ч байж магадгүй. За, өнөөдрийн бичлэг дуслаа. Баяртай. Дараа 7 хоног уулзъя.